бид чинь уул уурхайн салбарт нэлээд амжилттай ажиллаж нэлээд асар хэмжээний хөрөнгө оруулалт технологиг новшуулж эдийн засгийн өнөөгийн түвшинд хүргэлээ шүү дээ. Одоо сүүлийн 4 жил ихэл Монгол улсын эдийн засаг чинь одоо 45 ихнээдээс 90 ихнээд болж нэг дахин өсчгээд байгаа байдал гол шийдвэрлэж байгаа зүйл уул уурхайн салбар. Нөгөө талаар уул уурхайн салбар төдийгүй Монгол улсын үйлдвэрлэлийн одоо суур потенциал одоо маш өндөр түвшинтэй. Одоо ханчаад байна гэсэн. Дээд түвшинтэй тулчаад байна гэсэн. Төмөр зам түүхэндээ байгаагүй хамгийн их ачаа тээвэр тээлээ. Дээд хүчин чадлаараа тээлээ. Эрчим хүчин салбар маань түүхэнд байгаагүй хамгийн их эрчим хүч дулаан үйлдвэрлэлээ. За уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрлэхэд түүхэндээ байгаагүй хэмжээний одоо олборлол баяжуулалт хийгдлээ. Нүүрсэн салбар гэхэд түүхэндээ байгаагүй 90 сая тонны экспорт хийлээ. Ажиллах хүчний 63% Монгол улсад ажиллаж хөдөлгөөнд оруулж энэ эдийн засгийн үйлдвэрлэлд оролцож байна шүү дээ. Энэ чинь түүхэндээ байгаагүй өндөр хувь хэмжээний оролцоонд байна. Тэгэхээр юу байна вэ гэвэл эдийн засаг нэг дахин ингээд тэлжлээ 4 жил. Одоо бид цаашаа яах вэ? Нэг хүн ног дотоодны нийт бүтээгдэхүүн маань $7,400, $7,500 дээрээ яг зогсчиход байна. 23, 24, 25 он яг энэ доктортой ийм төвшөнд ирчээд байна. Одоо бид эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй, өсгөх хэрэгтэй. Тэгэхэд тулд яах вэ? Хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа тэлэх, дараагийн эрдэнэт, дараагийн оюутлогоо, таван толгойг бий болгох. Нөгөө талаар экспорт нь чиглэх. Үүний тулд одоо дотоодын аж ахуйн нэгжүүд маань олон улсын зах зээлд гарч өрсөлдөх хөнгөн хүнсний үйлдвэрүүд маань өнгөрсөн хугацаанд хийгдээд байсан энэ цагаан алт, хүнсний хувьсгал, атрын 4-р хаяны гол зорилго бол хөнгөн хүнсний үйлдвэрүүд хөдөө аж ахуйг чадварчуулах том зорилго байсан. Нэлээд ажлууд хийгдсэн. Одоо бид Евразийн зах зээл рүү экспорт нь гарах бэлтгэлээ хангаж байгаа гэсэн үг шүү дээ. 180 сая хүнтэй том зах зээл рүү гарах хэрэгтэй. Буюу үндсэндээ 3.5 сая хүнтэй зах зээл өнөөгийн байдал маань дэд үтц маань, эрчим хүчний нөөц маань гэдэг хязгаарлалтанд тулаад байна. Одоо бидэнд дараагийн өсөлт өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхин тулд эрх зүйн орчинд өөрчлөлт явуулж тэр хөрөнгө оруулагчид алдагдаад байгаа итгэлийг дахин сэргээх. Засгийн газрын шинэ итгэл гэдэг байгаа ч бас энтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын орчинд итгэлийг сэргээх. Ингийн тулд эрс өөрчлөлт реформууд хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчиндөө хий, бодлогын арга хэмжээндээ хий, Монгол улс хөрөнгө оруулагч таатай бол орчин болъё гэсэн ийм өөрчлөлтүүдийг яриад байгаа. За хайгуулын хувьд бол бид нар ер нь бол нийт газар нутгийнхаа одоо 4% дээр тий хайгуул болон олборлолтын одоо лиценз олгогдсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хайгуулын ажил бол ерөөсөө хангалттай хийгдээгүй маш сул судлагдсан гэдгийг бол мэдж байгаа. Сая ч гэсэн салбарын сайдын хэлж байгаагаар бол маш одоо цөөн тооны одоо улсын төсвөр хайгуул хийгдсэн төслүүдийн л одоо ордуудыг бид нар эзэмшиж байгаа одоо ашиглаж байгаа. Тэгэхээр цаашдаа бас яг энэ хайгуулын үйл ажиллагааг гэрчимжүүлэх талаар бас шигтэмжлэмлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс 2 одоо сонгон шалгаруулалт бол өргөдлөөр гэсэн юм хувилбар орж иж байгаас өнөөдөр танилцуулж байна. За энэ маань ингээд хэрэгцээ бодитоор хэрэгжиж явах юм бол бас хайгуулын үйл ажиллагаа нэлээд эрчимч болов гэсэн юм хүлээлт бол салбарынхаас байгаа. За өнгөрсөн одоо жил гарын хугацаанд бол хайгуулын зөвшөөрлийг одоо сонгон шалгаруулалтаар тендерээр олгосон ч гэсэн за нийт одоо олгосон лицензийн бараг 2% нь хүрэхгүй л одоо хайгуулын ажил хийгдсэн. Бусд нь бол ингээ хайгуулын ажиллагаа хийгдэхгүй байгаа гэдгээс яг энэ тендерийн сонгон шалгаруулалт маань одоо бодит одоо үр дүнд бас хүрч чадахгүй байна гэдгийг бас ингээ харуулж байгаа. Тэгэхээр цаашдаа бас яг энэ сая 2 салбарын сайд хэлж дээ тий одоо хайгуулын үйл ажиллагааг гэрчимжүүлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн хувьд бол одоо макро эдийн засгийн түвшиндөөчсөн доктортой байдлыг хангахад бол энэ маань бас нэлээд чухал юм байна гэдгийг бас хөндөж ярьж дээ. Тэгээ энэ өөрчлөлтөө одоо хуулийн өөрчлөлтүүдээ хийгээд явах хаа гэсэн юм хүлээлт байна. Баялагын сангийн тухай хуулийг батлагдахад дагалдаад арчмалын тухай хуулийг өөрчилж орсон байгаа. Энэ маань ерөнхийдөө бол төсвийн хөрөнгөөр ялгааны хайгуул хийсэн тэр стратегийн ордуудад Монгол улсын төр бол 34%, тэрнээс дээш буюу үнгүй эзэмшнэ гэсэн ийм заалт орсон байгаа. Тэгэхээр энэний хүрээнд ерөнхийдөө одоо ерөнхийдөө засгийн газрын зүгээс нэг 14-өөс 16 стратегийн ордын гэсэн чагсаалт байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол засгийн газрын зүгээс хувьчлалыг бол ер нь хилтээр урьсан байна. За хилтээр гэдэг маань урьсан гэдэг маань өөрөө бас асуудалтай тийм ээ. Хилтээр хийхгүй бол яах юм гэдэг ч юм уу тийм ээ. Тэр хүчээр хилтээр хийх гэж байгаа юм гэдэг ийм нэг асуудал байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө бид нар хүсэж байгаа юм болохоор салбарын яамны зүгээс ойлголтоо бас ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалтыг өгөөсэй. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт бол ингээд төр ерөөсөө Монгол улсын төрөөс 34-өөс дээш хувийг шууд өнгө эзэмших юм. Тэгэхээр шууд ингээд хаалт болоод байгаа учраас энэ асуудлыг ерөнхийдөө бол яаж шийдэх юм бэ гэдэг юм байна. За тэгээд эцэст нь ерөнхийдөө бол за 3 сар том олон улсын PDAC гэдэг юм тийм салбарын хамгийн том хурал болдог. Тэгэхээр энэ дээр мэдээж яамны төлөөлөл маань өндөр хэмжээнд оролцох бах.
За тэгээд тэнд очиод ерөнхийдөө нөгөө гадаад Монголыг сонирхож байгаа цөөхөн ч гэсэн сонирхсан хүмүүс маань бол хоёр юм арах баг. За нөгөө эртэн орчин чи юу болсон бэ? Нодлон та нар ерөнхийдөө энэ ашиг мөрлийн хуулиар ярьж ирсэн одоо хүртэл агуул байгаа юм байна гэдэг. Хоёрдугаар энэ баялагын сантай холбоотой ерөнхийдөө тэр төр ерөнхийдөө энэ ордод одоо юу гэдэг 30 саяны ярьдаг 34% эзэмших гэсэн энэ асуудланд ерөнхийдөө бол бас хариултаа бэлэн байгаасай. Тэгвэл ерөнхийдөө бас нөгөө нэг тэр ерөнхийдөө хүлээлтийн ерөнхийдөө тийм ээ бас урьдчилан бэлтгэл сайтай байвал ерөнхийдөө бас магадгүй бас Монгол Улсын төр засгийн зүгээс бас асуудлыг анхаарал авсан санаачлалтай ажиллаж байна гэдэг бас юм ерөнхийдөө бас нэг итгэл үнэмшил төрөх ба. Ямар удирдлагууд маань аюу асуудлыг өөрөө мэргэжлийн үйлсэн байж учраас аюусан ойлгоод энэ асуудлуудаа. Тэгэхээр энэ асуудлуудаа ингээд түргэн суурхай шийдэл явж байна. Одоо 26 онд ер нь хүлээж бол тийм байна ерөнхийдөө хууль маань батлагчаасаа. За тэгээд ерөнхийдөө өөр хүсэж байгаа зүйл ерөнхийдөө нөгөө хамгийн том хөрөнгө оруулалт бид нар Rio Tinto-тэй маргаантай хэврээл байна шүү дээ тийм ээ. Тэр маргаан нэг тийшээ шийдээд өгчөөсэй. Тэгвэл их юм бол бусад хөрөнгө оруулалт айгүй эрг мэрч болох байхгүй. За хамгийн том үндсэн дамжсан дэлхийн Rio Tinto-тэй ямарсан Монгол Улсын төр засгийн хил ам олцсон юм байна. Энэ бол маргаан нэг тийш шийдсэн гэх юм бол бас айгүй чухал юм болох гэдэг. Тэгэхээр бид нар бол эрчим орчин тодорхой маргааны кейсүүдийг шийдээсэй гэсэн ийм л ер нь бол зүйл одоо 26-нд болж байна.